Сайн байцгаана уу? Өнөөдөр дотоод хүүхдээ эдгэх бясалгалыг хамтдаа хийцгээе. Йогийн багш Ариун Заяа, Про Ано миний бие энэхүү бясалгалыг хөтлөхөөр хүрэлцэн ирлээ. Та өөртөө тухтай, тайван орчинг сонгоод суугаарай. Өнөөдөр бид хамтдаа дотоод орон зай руугаа аялна. Та гүнзгий амьсгал аваарай. Хамраараа ааж мар амьсгалж, өөрийн зүрх сэтгэлээ нээлттэй байлгаарай. Энэ бол эдгэрлийн аялал. Бид зоригтой байх хэрэгтэй. Өөрийгөө илүү таньж, өөрийгөө хайрлахын тулд өөрийгөө хайрлах хамгийн гүн хэлбэр бол доторх тэр жаахан хүүхдийг хайрлах явдал юм. Оюун ухааныхаа хүчийг ашиглан төсөөлөөрэй. Хамтдаа бясалгалтаа орцгоё. Зөөлхөн гүнзгий 3 амьсгал аваад гаргая. Амьсгалаа авахдаа цээж дүүрэн авъя. Зоригтойгоор. Амьсгалаа гаргахдаа амаараа бүгдийг гаргая. Энэ үедээ өөрийн дотоод сэтгэлийн оронг нээж өг. Чиний өмнө тод гэрэлтэй нэгэн хаалга байна гэж төсөөл. Тэр хаалгыг нээгээд дотогшоогоо алхаарай. Энэ бол чиний хамгийн ариун, аюулгүй дотоод орон зай. Энэ ертөнц бол чиний эдгэрлийн цэцэрлэгт хүрээлэн. Дотоод ухамсарт орших, хорогдох, амс хийх боломжтой аюулгүй газар. Өөрийн эдгэрлийн цэцэрлэгээ ажиглаарай. Эргэн тойронд чи юу харж байна? Юу үнэртэж байна? Юунд хүрч байна вэ? Гутлаа тайлаад хөл нүцгэн газарт хүрч буй мэдрэмжийг мэдэр. Би рүүгээ анхаарлаа хандвал чи тайвширч байна уу? Аль нэг хэсэг чинь чангарсан, ядарсан байна уу? Өнөөдөр бүх мэдрэмж хүлээн зөвшөөрөгдөнө. Ямар ч шүүлт байхгүй.
Тэртээ алсад нарны гэрэлд гялалзах тунгалаг нуур харагдана. Тэр нуурын ус руу шагаано. Тэр нуурын ус руу харахад чамайг хэн ширтэж байна? Тэр чиний өнөөдрийн насанд хүрсэн дүр зураг. Чи хэрхэн бодож байна вэ? Өөрөөрөө бахархаж байна уу? Эсвэл шүүмжлэл, шаналл төрж байна уу? Юу ч гарч ирсэн зүгээр л ажигла. Энэ бол эдгэрэл рүү хөтлөх зам. Одоо алсаас нэгэн дүр чам руу алхаж ирж байна. Тэр улам ойрцоор. Тэр бол чиний 4 настай дотоод хүүхэд. Том нүдтэй, гимгүй, хайр халамж хүссэн тэр жаахан хүүхэд. Тэр хэнд хэрэгтэй вэ? Чамд. Түүнд ээж шиг халамжлах, хамгаалах, хайрлах хүн хэрэгтэй. Энэ бол одоо чиний хариуцлага. Доошогоо хөлөө нуглаад хүүхдийнхээ нүдний төвшөнд суув. Түүний нүүрний хувирал биеийн хилэмжийг ажигла. Зөөлөн инээмсгэл. Түүний жаахан гарыг нь хатга. Нүд рүү нь хараад чангаар давтаж хэлээрэй. Дотоод хүүхэд минь. Би чамайг харж байна. Би чамайг сонсож байна. Би чамайг хүлээн зөвшөөрч байна. Би чамайг ойлгож байна. Би чамаар бахархаж байна. Би чамайг хамгаална. Би чамайг дэмжинэ. Би чамд итгэнэ. Би чамайг аюулгүй байлгана. Чиний бүх мөрөөдөл биелэх болтугай. Айсан үед чинь би хажууд чинь байна. Баяртай үед чинь би хамт инээн. Би чамайг замд чинь чиглүүлнэ. Дотоод хүүхэд минь, би чамд маш их хайртай. Чи ямар ч байсан би чамайг хайрлана. Миний хайрыг авахын тулд чи юу ч хийх шаардлагагүй. Чамайг би болцолгүйгээр хайрлаж байна.
Баяртай үед чинь, гонигтай үед чинь, эрүүл үед чинь, өвдсөн үед чинь, амжилттай үед чинь, бүх зүйл нурж байгаа мэт үед чинь, өнгөрсөнд болсон бүх зүйлсийн төлөө уучлаарай. Би чамайг болцолгүйгээр хайрлаж байна. Өнгөрсөнд болсон зүйлсийг уучлаарай. Энэ хизээж чиний буруу байгаагүй. Чи ямар ч гэмгүй. Чи эрх чөлөөтэй. Чи аз жаргалтай байх эрхтэй. Чи үн цэнтэй. Хайрлагдахуйц гэдгийг мэдэх хэрэгтэй. Одоо гүнзгий амьсгал аваад дотоод хүүхдээ хамгийн чанга, хамгийн том тэврэл дээр тэврээрэй. Тэр чамайг насан туршдаа хүлээсэн. Түүнийг чанга тэвэрч хамгаал. Зүүн гараа зүрхэн дээрээ тавь. Чиний дотоод хүүхэд зүрх ухамсарт чинь үргэлж оршиж байдаг. Холбогдох хэрэгтэй үедээ зүрхэндээ хүр. Эдгэрэх хүч чиний дотор байна. Одоо цэцэрлэгтээ хамт тоглож, холбогдож байгаагаар өөрийгөө төсөөл. Амьдралд бидэнд хөнгөн баяр баясгалан хэрэгтэй. Дотоод гэрэл чинь хүүхдийн энергиэс гэрэлтдэг. Өөрийн дотор байгаа бяцхан хүүхдээсээ та асуу. Яг одоо надаас юу хэрэгтэй вэ? Түүний хариуг сонсноо. Тэгээд тэр үйлдэлийг хийж өгнө. Сүүлчийн удаа түүнд хэлнэ. Дотоод хүүхэд минь баярлалаа. Чамайг хайрлах нь маш амархан. Би чамаар бахархаж байна. Би чамд хайртай. Одоо насанд хүрсэн чи дотоод хүүхэдтэйгээ эдгэрлийн цэцэрлэгтээ үлдэж байна. Гүнзгий амьсгаа аваад аажмаар биедээ буцаж ир. Зүрхэн дээрээ гараа байлга. Хуруунуудаа аажмаар хөдлөг. Гүнзгий амьсгал аваад гарга. Гараа дээшээ өргөөд тэнгэр өөд сунгаарай. Гараа буулгаад алгаа дээш нь харуулаарай.
хуруунуудаа хөдлөг, инээмсгэл. Зөөлхөн үдээ нээхэд чи өмнөх хүн биш болсон байна. Чи дотоод хүүхэдтэйгээ дахин холбогдлоо. Одоо маш аажмаар нүдэнэ. Зүүн тийшээ харж орчноо мэдэр. Дараа нь баруун тийшээ. Дараа нь төвдөө эргэн ир. Гараа дахин зүрхэн дээрээ тавиад өнөөдрийн үлдсэн цагт зориулсан санаа зорилгоо тогтоо. Чи өнөөдөр гайхалтай ажил хийлээ. Дотоод хүүхэдтэй тавтай морил. Намасте.